сайн бацгаана Монгол Улсанбаатар Бэгзийн Гаваны нэрмжлэл хөлийн цэргийн тэгвэр 145 дугаар ангийн хамтын ороо ангитагаа хамтран гинтийн бэлэг хэмээх нэгэн арга хэмжээг их хэлүүлэхэд бэлэн болсон байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос татагдсан гэрсэн дайчдын маань төлөөлөл оролцож байгаа. Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэн малын төрсөн нутгал Увс аймгийн Давс цэвэн дугаар салбарт үр гүйцэтгэж байгаа хотын цэргийн албаагч уулзахад бэлэн болсон байна. За одоо ингэж хэлэх маань одоо хоёр цэцэрэг дээр ирсэн амт ингэж ядч төгөлдрийнхаа ягаал хаажгаа арил дээр нэрсэн маа ингэж ядч төгөлдөртөө дараагийн гинтийн бэлэг залхад бэлэн болоо бүгдээрээ хамт гинтийн бэлгийн залцгаа. За сайн байна уу. За энэ өдрийн мэндийг хүргье. За эрсрийн албаа сайн хааж гэнэ. Сайн хаажаад ирээрээ эх орны хамгаалал гэдэг нэр төрийн хэрэг. Тэгээд эр хүн болгоулна хийлийн зэрэгт явах юм уу гэдэг. Тэгээд дааж чаддаггүй байх. Миний хувьд их хаз завшаа тохиолдсон байна. Тэгээд бүгдээ амжилт хүсье да. Сайн байна уу миний хүү. Сайн цэргийн албаа хааж гэнэ үү. Удахгүй одоо харагдах боллоо. Сайн хаагаад ирээрээ. Бие сайн бодорой. Гой газар очсон байна. Хангаа гов хоссон, хэр талаас хоссон, сайхан газар очсон байна. Баруун зүүн хязгаараас л баруун хязгаарлал явсан байна. Тэгээд юу хэлэх вэ? Тэгээд бие бодороо үе нөхдөг эвтэй байгаараа дарга офицеруудынхаа үн сайн орж байгаараа. За чиний асран хамгаалагч учраас буруу зүйл хийхгүй надад. За баяртай байна. За тэгвэл тэрийн сэтгэлийг сонсъё. Ерөөс ийм юм гэж бодсонгүй. Тэг маш гоё юм. Ээж аваагаа нэлийн удаан царийг нарсан. Сүүлд хил хамгаалах байгууллага 90 жилээс хойш ерөн царийг нарахгүй юм. Тэгээд хоолойгоо энэ л дандаа сонсчихлаа. Яг ингээд сэтгэлийн хүмүүс сонсч байна. Их гоё. Ийм ерөөс нэг жирс бодсонгүй. За тэгэд одоо хамт албааж байгаа найз нөхдүүдтэй болно. Бусдын цэрэгт явах гэж байгаа залуучуудаа юу гэж уриалж хэлмээр байна. Тэгээд иргэнийхээ үүргийг биелүүлээд цэргийн албаа амжилттай сайн гаргал гэжлээ. Тэгээд гадуур төр юу нэлдэв бисэн хэлцүүлээд тэгээд анх ирэхэд бол би ч юм тийм айцтай л байсан л та. Тэгээд энд ирээд л яг л гэр шиг маань санагцсан. Яг л нэг онжоо найз нөхдөд яг ах トゥ хамаатан сад шиг л хамт хоолоо игээл хамт амьдрал яг л гэр бүл шиг л байсан. Тэр нэг гой санагцсан. Монгол Улсанбаатар Бэгзийн Гаваны нэрмжлэл одоо эхлийн цэргийн тэгвэр 45 дугаар ангид тэр тусмаа Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэн малын төрсөн нутгад ирж албаа хааж байгаа. Энэ талаараа сэтгэлээ болтож. Тийм маш гоё. Эхлээд бол Сүхбаатар аймагт бид нэр татагдаж очсон. Тэгээд Сүхбаатар аймагаас шилжээд ийшээ ирлээхэд бол амар гоё санагцсан. Ягаад гэвэл Увс аймаг тэр цэвэн барын цагаар би ерөөс нэгч зорж ирж үзэж харж байгаагүй. Тэгээд ийшээ ирлээхэд амар гоё санагцсан. Шинэ одоо орчин тэгээд шинэ газар нутаг маш гоё санагцсан. Тэгээ угаасаа ч ер нь гоё л газараас уулгаад манай тэр зүүн нутаг шал өөр гоёсан. За ингээд энэ дашрамд бас ээж авдаа мэдлэгээр өвшүүлж бас болно. Ээж авдаас мэдлэгээр өвшүүлээрэ. Тийшэл. Ханти ер нь хайртай шүү гэж нэг олоод айлж байгаа юм лээ. Тэгээд энэ зашигнаачлаад хүн ээж аваартаа маш хайртай шүү гэжлээ. За цэрэг тэрснээрээ чи ер нь юуг ойлгож юуг мэдэв? Захирч дарааныхаа үгээр байж тэгээд оноосоо ажлын цаг тухайд нь л хийхийг. Тэгээд мэдээ захирч дарааны юу үүрэг чиглэл өгнө. Тэр болгоныг л хийж үзэхтэй. Өөрөө толгой мэдчих нь ямар нэг эрсдлийг дагуулдаг гэдэг л болчихсон. За Монгол Улсанбаатар Бэгзийн Гаваны нэрмжлэл хөлийн цэргийн тэгвэр 45 дугаар ангийн хамтын ороо мөн ангитагаа хамтран гинтийн бэлэг хэмээх нэгэн сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За ингээд өнөөдөр байлж төгөлдрийнхаа олов хааж байгаа хязгаарамтлагт яг ирээд бид нэр цаг аав ээжийн мэдчилгээг хүргэлээ. Тэгээд одоо бас сургуулаад дараагийн гинтийн бэлэг болох бас гарын бэлгийг нь гадууж өгье. За сайн байна уу? Хүн сайн байгаа. Тэгээд хүдэ бити санаа зовоорой, бие сайн бодцоорой. Ялангуяа аав сайн бие сайн бодорой. Тамхи хаяарай. Тэгээд одоо хоёр дүү ойрхон болохоор санаа зовох юмгүй бах. Тэгээ хүүний удахгүй халагдаад чинь хүдэ бити санаа зовоорой. За дэмжлэгийг хүлээж авсан стыг баярлаа. Илгэмжид өнгөсөн явлаа.
Одоо тэгж жаад залж үзнэ. Тэгээ маш их талж энд юу явуулсан бол гэж хордон залж үзмээр л байна. Жанжин тугийн миний намра жагсаадын дуутай хөгнөгтэй жавха төгөлдөр хилчдээ алхаан сарагүй цэцгэн өнөрт огшсон сүлдтэй багнанд цэгцлэн ёслох ирсэн цуван тасраагүй ичи цацлын хайлагтай эх орны мэнхэл тайван бай садхэн чимэнэс өрөнөргүй сайхан нутгийн хэл цацлын хайда